Үндсэн хуулийн цэцгийн 2016 оны 4-р дүгнэлтийн талаарх хууль зүйн байнгын орооны санал дүгнэлт. Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ шүүгэн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54-р зүйлийн 54-ийн 2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлсэн үндсэн хуулийн цэцгийн 2016 оны 3-р сарын 2-ны өдрийн 4-р дүгнэлтийг хууль зүйн байнгын хороо 2016 оны 8-р сарын 25-ны өдрийн хуралдаанаараа авч хэлцлээ. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54-р зүйлийн 54-ийн 2 дахь хэсгийн барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ гэсэн нь үндсэн хуулийн 16-р зүйлийн 3 дахь заалтын үл хөдлөх хэд хөрөнгө шударгаар олж авах эзэмших өмчлөх хэрэгтэй гэснийг зөрчсөн байна гэсэн үндсэн хуулийн цэцгийн 2016 оны 4-р дүгнэлтийг хууль зүйн байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Улсын хурлын эрхэм гишүүдээ үндсэн хуулийн цэцгийн 2016 оны 3-р сарын 2-ны өдрийн 04-р дүгнэлтийн талаарх хууль зүйн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За баярлалаа.